уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол маш хурдцтай дэлхийн нийтээрээ яригдаж байгаа. Дэлхийн өмнө засгийн газруудын өмнө иргэдийн өмнө тулгымцсан асуудал мөн үү гэвэл мөн болсон. Тэгэхээр энэ харилцаа дэлхийгээр ингээд эрчимтэй явж хахад Монгол улс хууль эрх зүйн орчингүйгээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улс болон хувийн хвшил байгууллагууд, бусад улсын хөрөнгө оруулагчид, засгийн газар хооронд ингээд хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхгүйгээр оролцоонд ороод яваад эхлэх нь өөрөө бас цаашдаа ирээдүйдээ муу ур дагавар үзүүлэх ийм нөлөөлөл байгаа. Тэгэхээр энэ талаас нь бол нэгдүгээр иргэд болон аюу төрийн бас байгууллагууд, оролцогчид, аж ахуй нэгж байгууллагууд, гадна дотны хөрөнгө оруулагчдыг эрх зүйн орчныг нь хангаж өгж байгаагаар чухал ач холбогдолтой болж байгаа маа. Хоёрт нь хууль батлагдсанаар иргэд маань хуулийн өрөөнд эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулахдаа хууль нь ийм байгаа учраас гээд хуулийн өрөөнд ажиллаа явуулж эхэлнэ гэдэг бол тодорхой хэмжээгээр эрсдлээс хамгаалагдчихж байгаа. За гуравт нь юу вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн нийтээр босч байгаа санхүүжилт үйл ажиллагаанд Монгол улс өөрийн эрх зүйн орчноо бий болгож оролцоогоо нэмэгдүүлэх нь Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт, Монгол улсын манлайлалыг нэмэгдүүлэх энэ чиглэлтэй үр дүнтэй болж байгаа. Энэ хуулийн бол үндсэн гол ач холбогдол нь юм байгаад байгаа юм аа.